махын гадаа ойчрлон зогсох хүмүүсийн дүр зургаар эхлэх болно. Энэхүү амьтдаа махыг авах гэсэн хүмүүс ямар ч үнээр хамаагүй авахд бэлэн байгаа бөгөөд өдөр ирэх тусам тэдний үйлчлэгч нар нэмэгдсээр байлаа. Хотын дарга цагдаа, эмч, жирийн иргэдгээд хөлтөө толгойтой бүхэн л энэ махны дэлгүүрээр үйлчлүүлж эхлэв. Нэгэн өдөр үйлчлүүлэгч эмэгтэй махны худалдагчаас энэ юуны мах юм бэ гэж асуухад тэрээр сандарч твдэн Иранаас ирдэг онцгой мах гэж түүнд тайлбарладаг. Ингэр бүл маань саяхан л өөрсдийнхөө наазахын хэрэглээг хангах гэж үйлөө үздэг байсан бол одоо тэд маш их хэмжээний мөнгөтэй болжээ. Ингээд киноны маань оршил хэсэг явсны дараа энэ жижигхэн махны дэлгүүр хэрхэн яаж ийм алдартай болсон талаарх түүхийг бидэнд үзүүлж эхэлнэ. Киноны хоёр хосын маань нэгийг Винсент гэдэг. Харин их нэрийг нь София. Эхэндээ тэдний дэлгүүрт хүн орж ирэхгүй тул тэдний амьдрал тийм амар байсангүй. Орж ирсэн цөөхөн хідэн үйлчлэгч нарыг харин Винсентийн хачирхалтай сонин махны массаж үргээж орхидог байв. Махан амттай болох гэж хийж байгаа энэ массажаас болоод София тэр хоёр нэлээнгүй маргаантай байдаг байв. Ингээд нэгэн өдөр цагаан хоолтонгууд тэдний дэлгүүр рүү эсэргүүцэн дайрж хамаг юмыг эвдэн сүйтгэж цус хүртэл цацаж орхив. Амьтдын баг зүүсэн халдагч нарын эсрэг Винсент ч зүгээр байсангүй. Үргэлж тэмцэж багийг нь хоолж аваад заримын царайг хүртэл тогтоож авав. Энэ явдлын дараа тэд Марк болон Стефани гэх өөрсдийнхөө махны дэлгүүр ажилладаг найз нартайгаа өдрийн зоог барьж байхдаа өөрсдийнхөө гэр бүлийн харилцаа болон мөнгөнийхөө асуудлуудыг ярьж эхэллээ. София Стефанд Винсентийн зээл авах гэсэн оролдлого хэд хэдэн удаа бүтэлгүйдэж энэ удаад ч гэсэн бүтэлгүйдсэн талаар сэтгэл дундуур ярьж суун. Дараа нь София ярихдаа дэлгүүр маань худалдан авагч маш тааруу байгаа тул удахгүй бизнесмен дампууран гэж хэлэхэд харин тэд эсрэгээр бидний махны дэлгүүр үнэхээр амжилттай ажиллаж байгаа шүү гэж Винсентийн дургуг хүргээд авав. Винсент тэдэнд өчигдөр болсон зүйлийнхээ талаар ярихад эхэндээ тэр шоолж байснаа. Түүний найз нь түнд хэрв ийм буутай бол хинч чам руу халдаж чадахгүй. Аюулгүй байдлаа хамгаал гэж хэлээд түнд буу бэлгэлв. Зоогны дараа София Винсентийн утгагүй болсон амьдралыг бүр дуусгах гэж байгаа мэд бид хоёрын гэрлэлт үнэхээр уйтгартай болсон. Хоёулаа салъя гэж хэлдэг. Харин Винсент юу ч болоогүй мэд жолоо барьж дүрсгэж байгаад санамсаргүй байдлаар өмнө нь дэлгүүрлүүн дайрсан цагаан хоолтонтой таардаг. Ингээд тэр цагаан хоолтонг хашраах гэж байгаад хяналтаа алдан ундуугуу өнөж явсан цагаан хоолтонг дайрж орхидог. Ингээд Винсент цагдаа дуудах гэтэл София юу яриад байгаа юм бэ? Хэрв чи цагдаа дуудах юм бол маш олон жилийн ял явна. Түүний оронд Мишель Франсуа гэх цуврал алуурчинг дуурайж хотоор жижиглэн хідэн хэсэг болгож хаяа гэж хэлэхэд эхэндээ Винсент түүнийг тоглож байна гэж бодсон хэдийч эхнэрэн үнэн ярьжээ. Хэдий Винсент эхнэрийнхээ ярьсан зүйлд балмагдж шоконд орсон хэдийч санал нэгдэхээс өөр арга байсангүй. Шөнө нь энэ залууг Винсент хэдий хэсэг болгож жижиглэхэд ямар ч асуудал байсангүй. Винсент энэ шөнө ажлаа хурдхан шиг дуусгаж орхиод маргааш өглөөний нарыг хүлээн дуг нойрондоо унтав. Өглөө нь босоод Винсент нөгөө залуугийн жижиглсэн махуудыг хайгаад олсонгүй. Харин София байнгын үйлчлүүлэгчтэйгээ ярин зогсон. Үйлчлүүлэгч хэлэхдээ өглөөний авсан мах үнэхээр сайхан амттай мах байлаа. Өглөөний махнаас дахиад авах гэсэн юм гэхэд Винсент бүх зүйлийг ойлгоод өөр мах авахыг санал болголоо. Гэхдээ үйлчлүүлэгч үгүй өглөөний махыг л аммаар байна гэж хэлэхэд эхнэр нь яагаад үгүй гэж өглөөний махыг өг гэж ёчдоо нэмсгэлв. Ингээд Винсентэд энэ махыг өгөхөөс өөр аргагүй боллоо. Үйлчлүүлэгч хадагтай нэмээд энэ яг юуны мах вэ гэж хэлэхэд Винсент энэ бол Иранаас ирдэг ховор төрлийн гахаа мах гэж ээрч муурч байгаад зохиож хариуллаа. Ингээд хадагтайг явах үед Винсент эхнэртэй юу болсон талаар тайлбарлаж хэлэхэд София нэх гайхсан шинжгүй. Тийм л амттай юм бол яагаад зарж болохгүй гэж хариуллаа. Харин Винсент эхнэрийнхээ хариултанд хоёр дахь удаага балмагдаж орхив. Хөөхий Винсент эсэргүүцсэн хэдийч эхнэр нь түүнд энэ бол цогцсноос цэвэрхэн салах хамгийн амар арга гэж хэллээ. Энэ өдөр тэд цагаан хоолтон залуугийн цогцсыг яг л ийм артын халуун сав шиг зарж дуусгав.
Энэ шөнөнд Винсент хүмүүс яагаад цагаан хоолтон залуугийн махыг ингэж амтархан авч байгааг гайхаад өөрөө хүртэл амтлаж үзээд сайхан амтыг гайхан суухад энэ үед Софи хурж ирээд цагаан хоолтнуудын цус маш цэвэр байдаг тул мах нь ийм амттай байдаг юм гэж хэлээд хамт идэж эхлэв. Үүнийхээ дараа Софи нөхөртөө хандан ашигтай ажиллахын тулд өөрсдөнлөө дайрсан цагаан хоолтнуудыг устгаж махыг нь заран гэж хэлэхэд Винсент нэлээн эргэлзэн гайхаж айж байгаад хүлээн зөвшөөрөв. Маргааш нь тэдний охин Хлой өөрийн найз залуу болох Лукасаа гэртээ авчиран эцэгтэйгээ танилцууллаа. Тэд юуны тулд махны дэлгүүрийн эзэн билээ дээ. Маш их махаар зоог барих гэж хичээсэн ч Лукас цагаан хоолтон байж тарав. Ингээд тэд муусан цагаан хоолтонгууд хайрын бэлдсэн ширээ гэж хэлээд хоорондоо сэжиг бүхий харц шидэлцэв. Винсент болон Софи нарын толгоонд нэгэн муу санаа төрлөө. Тэд Лукасыг дагж байгаад цагаан хоолтонгуудын ресторанд ороод тогооч болох нэгэн том тарган цагаан хоолтонг байгаа болгоод Винсент махны талдаг хутгаа аван түүн лүү дайрсан хэдийж чадсангүй айсандаа сандран буцсан гүйж ирлээ. Ийм арга бүтэхгүй гэдгийг мэдсэн Софи Винсент хоёр арай өөр аргаар оролдож эхлэв. Тэд хүн их цугларсан газар цагаан хоолтнуудыг дэмжиж буй ухуулаг хуудас тарааж эхлэв. Ингээд нэгэн цагаан хоолтон тэдэн дээр ирж тэдний хийж байгаа зүйлийг дэмжиж байна. Ажлаа дуусгачаад цагаан хоолтнуудын цугларал зохиоё гэж хэллээ. Тэд ч энэ зүйлийг дэмжиж уулзах газраа төрүүлж ирж хэрхэн залууг устгаж алах талаар төлөвлөгөө зохиож байтал тэр ганцаараа биш гуруулаа ирлээ. Ингээд тэдний төлөвлөгөө бүтлгүүтэж болох гэж байтал эдгээр залуус тэдэнд мах зардаг дэлгүүрүүд рүү дайрах санал тавилаа. Тэд ч итгэлийн олохын тулд залуустай нэгдэв. Винсент, Софи хоёр үнэхээр аз жаргалтайгаар залуустай нэгдэж өрсөлдөгч баян найзынхаа мах зардаг дэлгүүрийг нүүрэндээ баясалтайгаар устгаж юужгүй сүйтгэж эхлэв. Үүгээр дүрс солигдож тэр хоёр нэгэн газар хоол идэж байхдаа хэрхэн цагаан хоолтнуудыг сэжиг төрүүлэхгүй ангуйчлаж устгах вэ гэж ярилцаж байгаад санал зүрэлд нь Винсент гэрлүүгээ төрүүлээд яв. Харин Софи ганцаараа сууж байхад сэргэлэн цайны газрын зөөгч Софи дээр ирэн түүнийг уургалан авлаа. Софи ч зөөгч залуудаа шүнжин түүний мотоциклээр зугаалж болцооны төгсгөлд сэргэлэн залуу Софиг гэрийн гадаан үнсв. Софигийн санаа өөр байжээ. Софи түүний уруулыг албаар хазаж санамсаргүй мэт жүжиглэн гэрлүүгээ орохыг залууд санал болголоо. Ингээд Софи гэртээ уйдгарлан сууж байсан Винсентэд хэрв чи түүнийг алахгүй бол би тэрнтэй яг одоо унтна. Учир нь гэвэл энэ ч гэсэн цагаан хоолтон залуу гэж хэллээ. Винсент ч эхнэрээ түүнд зүгээр өгсөнгүй. Ингээд Винсент жаал дарс шимэн өөрийнхөө зоригийг чангаллаа. Харин маргааш өглөө нь Софи руу найз Стефанаа залгаж өчигдөр шөнө болсон халдалтын талаар ярьлаа. Тэд яг л юуж болоогүй юм шиг тэднийг дэмжиж сэтгэлээр унахгүй тулд жүжиглэж байлаа. Гинэт хотын мөрдөгч Винсенттэй тусгаарлан уулзахыг санал болгов. Винсент айж сандарч байтал мөрдөгч та надад нөгөө нэг махнаас жоохныг өгөөч, Ираны алтартай мах үнэхээр амттай юм байлээ гэж хэлэхэд хосын айдас ор сургаггүй алга боллоо. Хотын мөрдөгч дэлгүүр дээр ирж очир дараалалгүйгээр түүний махыг аван инээмсэглэлтэйгээр гэрлүүгээ яв. Хиндэж баригдахгүй байсан тул Винсент, Софи хоёр цагаан хоолтнуудыг толгой дараалан устгаж эхлэв. Тэд хичнээн махныхаа үнийг нэмсэн хэдийч махыг авах гэсэн худалдан авагч нарын очир дараалал өдөр ирэх тусам нэмэгдсээр байв. Тэр бүх хэл тэдний өрсөлдөгч найзынхын гэр бүл тэдний махыг амтархан иддэг байлаа. Гэтэл Маркийн хоолойнд нэг зүйл тээг болов. Эхнэр нь эмч болохоор төвггүйхэн энэ зүйлийг юу гэдгийг мэдлээ. Энэ зүйл бол мис заслын аргаар суулгадаг зүрхний амьсгалын аппарат байв. Тэдний алсан цагаан хоолтонгууд донд зүрхний суулгацтай хүн байжээ. Винсент эвгүй байдалд орохгүй тулд тэднийг худлаа ярин аргалж дөнгөсөн хэдий ч эрчүүд махны